Харж байна уу? Гэтэл бид Бурхан зөвхөн сүнслэг зүйлүүдийг л анхаардаг гэж боддог. Бурхан зөвхөн чуулганд амьдардаггүй. Амен. Тэр зөвхөн чуулганд л байдаггүй. Би ч ямар нэг асуудалд орж байх шиг байна да. Өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов уу? Өөрийнхөө амьдралыг ариун болон жирийн амьдрал гэж битгий хуваа. Тэгээд л таныг чуулганд байх юм бол баяртай байгаад. Харин таныг дэлгүүр хийсч машиныхаа тосыг солих үед Бурхан амралтанд явчихдаг биш юм шүү дээ. Гэхдээ дэлгүүр хийсэх хүртэл ариун зүйл юм. Гэхдээ та Бурхантай хамт хийвэл шүү дээ. Ингэснээр та зөвхөн залбирахтаа юм уу? Эсвэл Библийг судлахдаа, чуулган дээр байхдаа, өргөл өгч байхдаа л Бурхантай хамт байх биш. Хаа сайгүй. Тэрнтэй хамт байх.